Самсон үзэгчтэй төвцөг мэдээллийн хөтөлбөр шинэ 7 хоногийн дугаараа хүрэхэд бэлэн боллоо. Хөтөлбөрийн эхэнд мэдээллийн хурангуйд анхаарлаа хандуулна. Монгол Улсын ерөнхийлөгч Хүрээсүх Хинтээ аймагт ажиллалаа. Үндэсний статистикийн орноос Монгол Улсын нийгэм эдийн засгийн 2026 оны эхний 1-р сарын үзүүлэлтүүдийг тайлгналаа. Иргэний нийгмийн байгууллагууд оюутлогын гэрээг эргэн харахыг шаардлаа. Мюнхений баг хурлын хүрээнд Зеленский Рубионоор уулзлаа. Америк нэгдсэн улс Ираны яриа хэлэлцээ Женевт үргэлжлэнэ. Алексей Навальныг мэлхийн хор ашиглан хөнөөсөн талаар мэдээлжээ. Эхний мэдээг өргөе. Монгол Улсын ерөнхийлөгч Хан Хинтээ нутгийн иргэд хөдөлмөрчөдтэй биечлэн уулзаж улс орны нийгэм, эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлыг танилцууллаа. Мөн төр засгаас авч хэрэгжүүлж буй томоохон бодлого шийдвэрүүд болон бүс нутгийн хөгжлийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн. Төрийн тэргүүн айлчлалын үеэр салбар бүртээ олон жил үр бүтээлтэй ажиллаж, манлайлалын зүтгэсэн эрхмүүдэд төрийн дээд цол одон медаль гартууллаа. Ерөнхийлөгчийн зарилгаар Хинтээ аймгийн ерхий боловсролын 1-р сургуулийн Ахмад багш Цэдэн Ямд, Монгол Улсын гавьяат багш цол, ундрах бүл хоршооны дарга ганс үхэд ажил дүрийн гавьяат ажилтан цолыг тус тус хүртээв. Төрийн тэргүүн шагнал гардуулах үеэрээ тэдний гэр бүл хамт олонд баяр хүргэж, ирж буй сүрээр дарах чимээх гал морин жилийн баярын мэндийг нийт ард иргэдтэй өргөн гишүүлсэн юм а. Ерөнхийлөгчийн ажлын хэсэг Батноров сумыг зорин Баянбулаг багийн малчин Ганбаттын хотод сатлаа. Ганбат нь гэрийн хамт 30 орчим жил мал маллаж, мал сүргээ доктортой өсгсөн амжилтаараа улсын авраг малчин хэмээх эрхэм үнэтэй цолыг гартан авлаа. Тэрээр сүүлийн 3 жил дараалан 100 ихээс 100-аас 110 төлб бойжуулж 2025 оны эцсийн толгоор 1229 толгой мал тоолуулсан байна. Тэрээр зөвхөн мал сүргээ өсгөхөөс гадна нийгмийн хариуцлага ухамсарлан малгүй болон цөөн малтай 10 өрхийг 620 толгой малгаар малжуулж 6 шив малчин мэлтгсэн нь олонний анхаарлыг хүлээж байна. Мөн Хинтээ аймгийн Дадал сумын Онон багийн сайлчин Баярмаа улсын аврах сайлчин цол хүртлээ Баяр маань мал сүргээ жилд дараалан өсгөхийн зэрэгцээ жилд дунджаар 47-оос 93 мянган литр сүү сааж цагаан эдээгээ зах зээлд нийлүүлэн өөрийн арга туршлагаа залуу малчтай дөвлүүлж ирсэн байна. Тэрээр 2025 онд Монголын үндэсний олон нийтийн радио телевизийн нэрмжит Алтан тугалын эзнэр шалгарсан туршлагатай сайлчин юм. Ийхүү Хан Хинтээ нутгийн хөдөлмөрч иргэд хийсэн бүтээснээ төр засагтаа үнэлүүлж амжилт бүтээлээр дүүрэн сүрээр дарах чимээх гал морин жилийг угтаж байна. Дараагийн мэдээг хүргэе. Үндэсний статистикийн орноос 2026 оны эхний сарын нийгэм эдийн засгийн үзүүлэлтүүдийг танилцууллаа. Эдийн засгийн өсөлт үргэлжилж буйж, инфляц орон сууцны үн өрхийн орлого иргэдэд дарамт хэвээр байна. Энэ талаар дэлгэрэнгүйд анхаарлаа хандуулна. Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүн 2025 онд бодит дөнгөөр 6.8%-аар өссөн байна. Энэхүү өсөлтөд хөдөө аж ахуй үйлдвэрлэл, барилга, уул уурхай үйлчлэгээний салбар гол нь нөлөөлжээ. Харин 2026 оны 1-р сард хэрэглээний бараа үйлчлэгээний үн өмнөх оны мөн үеэс 7.5%-аар өссөн байна. Үүнээс хүнсний бүтээгдэхүүний үн 12.4%-аар нэмэгдсэн нь инфляцийн дарамтыг нэмэгдүүлжээ. Үйлчлэгээний үн 8.9%, хүнсний бус барааны үн 5.6%-аар өссөн байна. Харин орон сууцны зах зээлд өсөлт үргэлжлэж байна гэж хэлж болохоор байна. Энэ оны 1-р сард орон сууцны үнийн индекс өмнөх оны мөн үеэс 12.6%-аар өссөн бөгөөд шинэ орон сууцны үн 14.2%, хуучин орон сууцны үн 11.5%-аар тус нэмэгджээ. Барилгын салбар дотор орон сууцны болон орон сууцны бус инженерийн байгууламж экстрэ ажил гэсэн ерөнхийдөө 4 том бүлэг болгож ингэж авч үзэж байгаа. За тэгэхээр барилгын салбарын хувьд бол орон сууцны барилгын өсөлт бол бусад бүлгүүдтэйг харьцуулах юм бол арай илүү эрчимтэй байна. Өөрөөр хэлэх юм бол энэ юунаас харагдаж байна гэхээр нийт барилга бусралт экстра ажлыг 100% гэж үзэх юм бол 37.8% нь яг орон сууцны барилга бүрдүүлж байгаа. Тэгэхээр өөрөөр хэлэх юм бүтцтэй эзэлж байгаа хувь нь бол хамгийн өндөр. За тэгээд манай хувийн хвшлийнхны хувьд бол бас энэ орон сууцны барилга ялангуяа нийс Улаанбаатар хотод баригдаж байгаа энэ орон сууцны барилгын гүйцэтгэл бол өндөр дүнтэй байгаа гэсэн үг. Тэгээ энэ нь бол барилгын салбарын өсөлтөд бол гол нөлөөлж байгаа. Улсын нэгдсэн төсвийн орлого тусламжийн хэмжээ 2026 оны эхний сард 1.8 их 80 төгрөгт хүрч өмнөх оны мөн үеэс 4.5%-аар өссөн бол тэнцвэржүүлсэн орлого 2.2%-аар нэмэгдсэн байна. Төлбөрийн тэнцлийн урсгал дансны алдагдлал 2025 онд 1.1 тэрбум $, болж өмнөх оноос 54%-аар буурсан байна. Үүнд барааны худалдааны ашиг нэмэгдэж, үйлчлэгээний тэнцлийн алдагдлал $469 сая буурсан нь гол нь нөлөөлжээ. Мөн нийлүүлэлт 2026 оны 1-р сарын эцэст 46.9 их 80 төгрөгт хүрч өмнөх оны мөн үеэс 14.1%-аар өссөн байна. Үүнд төгрөгийн хадгаламж 20%-аар нэмэгдсэн нь гол нь нөлөөлжээ. 25 онд урсгал данс $1.1 тэрбум,
алдагдaltaй. Санхүүгийн данс 1.7 тэрбум ам долларын ашигтай гарсан. За ингэснээр бол төлбөрийн тэнцэл 1 тэрбум ам долларын ашигтай гарсан ийм үзүүлэлттэй байгаамаа. За урсгал дансны алдагдал бол өмнөх оноос 1.3 сая ам доллараар буурсан байгаа. За энд бол үйлчилгээний худалдааны алдагдал 469.5 сая ам доллараар буурч барааны худалдааны ашиг 1.1 тэрбум доллар өссөн нөлөөлсөн байгаа. Өөрөөр хэлбэл барааны худалдаа бол 4.2 тэрбум ам долларын ашигтай гарсан. Энэ нь бол өмнөх оны мууиас 1.1 тэрбум ам доллар буюу 36.1% өссөн байгаа. Тэгээ энэ бол маш их нөлөөлсөн. За үүний хажуугаар бас үйлчилгээний алдагдал бол буурсан байгаа. Өмнөх нь 3.3 тэрбум ам долларын алдагдaltaй байсан бол Тайланд онд 2.8 тэрбум ам долларын алдагдaltaй болсон. Энэ нь болохоор 469 сая ам долларын алдагдал бол буурсан гэсэн ийм тооцоотой байна. Үнэт цаасны зах зээлд 2026 оны 1-р сард 133.7 тэрбум төгрөгийн арилжаа эгдэж, өмнөх оны мөн үеэс 85.2% өссөн байна. Арилжааны 55.3%-ийг хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас 16%-ийг компанийн хувьцаа, 15.9%-ийг засгийн газрын бонд эзэлжээ. Гадаад худалдааны нийт бараа эргэлт 2.6 тэрбум ам доллар болж өмнөх оны мөн үеэс 30.7%-аар өссөн байна. Экспорт 1.7 тэрбум ам доллар, импорт 843 сая ам доллар болж 906.5 сая ам долларын ашигтай гарчээ. Дотоод худалдааны салбарын борлуулалтын орлого 69.4 их найт төгрөгт хүрч өмнөх оноос 2%-аар өссөн байна. Нийт борлуулалтын 78.4%-ийг хүнсний бус бүтээгдэхүүн, 21.6%-ийг хүнсний бүтээгдэхүүн эзэлжээ. Тээврийн салбарт 2025 онд нийт 146.5 сая тонн ачаа тээвэрлсэн нь өмнөх оноос 9.5%-аар өссөн байна. Үүнд авто болон төмөр замын тээврийн өсөлт гол нь нөлөөлжээ. Өрхийн судалгаагаар дундаж бодит орлого 1.9 сая төгрөг болж өмнөх оны мөн үеэс өссөн ч өмнөх улирлаас буурсан үзүүлэлт гарсан байна. Хөдөлмөрийн зах зээлд ажиллах хүчний оролцооны түвшин 62.3%, ажилгүйдлийн түвшин 5.6% байна. Хөдөлмөр эрхлэлтийн түвшин 58.8% болж бага зэргийн буурсан үзүүлэлт гарчээ. Мөн аюулт үзэгдэл ослын тохиолдол өмнөх оны мөн үеэс 14.8%-аар өсөж 20 хүн амнасаа алдсан байна. Харин мал аж ахуйн салбарт том малын зүү бүс хоригдол 56% өснө нь салбарын эрсдлийг нэмэгдүүлж байна. Аж ахуйн салбарын нийт үйлдвэрлэл мөн өсөлтөд гарч уул уурхай болон эрчим хүчний салбарын өсөлт гол нөлөө үзүүлжээ. Ийхүү статистикийн байгууллагаас эдийн засгийн өсөлт үргэлжилж байгаа ч инфляц, орон сууцны үн, өөрхийн орлогын бодит өсөлт, мал аж ахуйн эрсдэл зэрэг асуудал бодлогын түвшинд анхаарах шаардлагатайг онцоллоо. Оюутлогын гэрээг эргэн харж стратегийн урдыг ард түмэнд өгөөжтэй болгох шаардлага нэмэгдэж байгааг иргэний нийгмийн байгууллагууд мэдгдлээ. Тэд өнөөдөр үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийж, оюутлогын төслийн хэрэгжилт үр өгөөж, байгаль орчинд үзүүлэх нөлөөллийг шүүмжиллээ. Тэдний зүгээс стратегийн урд болох оюутлогын ашиг хүртэх бодит өгөөж Монголын ард түмэнд хүрэхгүй байгаа талаар байр сууриа илэрхийлсэн юм. Тодорхойлбол ногдол ашиг олох хугацаа хойшилж, өрхийн дарамт нэмэгдэж байгаа нь төслийн анхны зорилгоос зөрсөн гэж үзэж байгаагаа мэдгдлээ. Монгол Улсын засгийн газраас ч тэр Рио Тинто болон одоо тэр оюутлогын хөрөнгө оруулагч нараас ч тэр огт тэрийг ажилуулахыг хүсээгүй, оронд нь говийн оюу гэдэг ийм сан байгуулж зардлаа өсгдөг. Тэр янз бүрийн халамжийн бодлого явуулдаг. Янз бүрийн ийм ногдол ашиг авах энэ хугацааг хойшлуулдаг ийм залим ихний газар бий болж тэр бүсийн хөгжилд зориулагдах ёстой байсан аж үйлдвэрийн паркууд баригдаагүй юм байна. Төмөр замууд тавигдаагүй юм байна. Бүх одоо дагуулах хотууд байгуулагдана гэсэн төлөвлөгөө байсан юм билээ. Тэр нь огт байгуулагдаагүй. Энэ нь бүр олон улсын жишгт хүрсэн гэдэг өгүүлбэр байдаг боловч тэр нь огт хэрэгжээгүй. Мөн гүний өөрхөн бүтээн байгуулалтын зардал нэмэгдэж Монгол улсын хүртэх үр өгөөж тодорхойгүй болсон гэж шүүмжиллээ. Иргэний нийгмийн төлөөллүүдийн хэлснээр төслийн санхүүгийн бүтэц өөрийн асуудлыг ил тод болох шаардлагатай гэж үзэж байна. Түүнчлэн усны эргэлттэй холбоотой асуудлыг хөндөж, говийн бүсийн усны нөөцөд үзүүлэх нөлөөллийг илүү тодорхой судалж, олон нийтэд нээлттэй мэдээллийг шаардсан юм. Тэд оюутлогын төсөлд их хэмжээний ус зарцуулагдж байгаа нь орон нутгийн малчид экосистемд эрсдэл үүсгэж болзошгүй гэж анхаарууллаа. Мэдээллийн үеэр төслийн менежментэд оролцож буй олон улсын компаниуд тэр дундаа Рио Тинтогийн үүрэг хариуцлагын асуудлыг мөн хөндлөө. Монголын талын орлогыг нэмэгдүүлж гэрээг дахин хилцэх шаардлагатай гэж үзэж байгаагаа илэрхийлсэн байна. Иргэний нийгмийн байгууллагуудын зүгээс оюутлогын гэрээг ард түмний эрх ашигт нийцүүлэх, байгаль орчны хяналтыг сайжруулах, ашиг хүртэх механизмыг тодорхой болгох чиглэлээр засгийн газар шаардлага хүргүүлнэ гэдгээ мэдгдлээ. Тэд цаашид олон нийтийн хилцүүлэг өрнүүлж, стратегийн ордуудын үр өгөөжийг нэмэгдүүлэх бодлогын өөрчлөлт хийхийг уриалсан юм.
Монгол Улсын их хурлын даргын 2025 оны 523 дугаар захирамжаар байгуулсан боловсрол шинжлэх ухааны асуудлаар санал дүгнэлт гаргах, холбогд хууль тогтоомжийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын эсхийн хурал болж өндөрлөлөө. Боловсролын яамны мэдээлснээр хуралдааны эхэнд боловсролын яамны төрийн нарийн бичгийн дарга бат чаргал, боловсролын чанар, тэгшүүртэмжийг сайжруулах, багшийн мэрэгжлийн хөгжил, нийгмийн баталгааг дэмжих болон багшлахуугаас суралцах шилжих шилжилтийн хүрээнд дижитал болон хиймэл оюун суралцсан суралцахууг дэмжих чиглэлээр боловсролыг дэмжих жилийн хүрээнд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөний зорилт, үйл ажиллагааны талаар танилцуулж, салбарын бодлогын тэргүүлэх чиглэл хэрэгжилтийн явцыг танилцууллаа. Мөн тэрбээр 2026 оны 1-р сараас нэмэгдээд байгаа багш ажилтны цалин хөстэй холбоотой дэлгэрэнгүй мэдээлэл хийж тайлбар өглөө. Боловсролын судалгааны үндэсний хүрээлэнгийн захирал оюунаас сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын хөтөлбөрийн шинжилгээ экосистем, бага боловсролын шинжилсэн хөтөлбөрийн онцлог, сургалтын агуулга, арга зүйн өөрчлөлт 2026-аас 2027 оны хичээлийн жилээс хэрэгжүүлэх бэлтгэл ажлын талаар танилцуулга хийлээ. Боловсролын хүртээмжийг нэмэгдүүлэх улсын төсвөөс гадна олон улсын зээл, тусламж чухал үүрэг гүйцэтгэж байна. Ажлын эсгийн хуралдаанаар Монгол Улс болон Азийн хөгжлийн банк хоорондын санхүүжилтийн ерөнхий хөтөлбөрийн хүрээнд хэрэгжих, эдийн засгийн хүндрэлийн үед боловсролын чанар, хүртээмжийг сайжруулах төсөл 2 дахь нэмэлтийн хүрээнд хийх 130 сая $, санхүүжилт, цаашдын хэрэгжилтийн чиглэлийг хэлэлцлээ. Монгол Улсын шадар сайд улсын онцгой комиссийн дарга Ган Уийг онцгой байдлын ерөнхий газрын тэргүүн дэд дарга өгөөд штабын дарга бригадийн генерал Ган Зориг улсын онцгой комиссийн нарийн бичгийн дарга Хурандаа Баярхунаар Өрөнгө аймагт ажиллаж аймгийн онцгой комиссийн өргөдсөн уралдаанд оролцож өвлжилт хаваржилтын нөхцөл байдалтай танилцж холбогдох үүрэг чиглэлийг өгчээ. Онцгой байдлын ерөнхий газрын мэдээлснээр Тус аймгийн өвс тэжээлийн аюулгүй нөөцөд 900 тонн бүдүүн тэжээл, 68 тонн хүчит тэжээл, сумдын аюулгүй нөөцөд 1372 тонн бүдүүн тэжээл, 579 тонн хүчит тэжээл, 1.1 тонн эрдэс тэжээлийн нөөцийг бүрдүүлсэн байна. Мөн аймгийн 14 сумын 265 малчин өрхийн 133.4 мянган мал гадны 15 аймгийн 50 сумд отор нүүдэл хийж байгаа бол 120.7 мянган мал өөрийн аймгийн 13 сумд оторлож байна. Монгол Улсын шадар сайд Ган Уийг Монгол Улсын гамшигаас хамгаалах төлөвлөгөө шинжилэн батлагдсантай холбогдуулан аймаг нийслэл сум дүүрэг гамшигаас хамгаалах албаны гамшигаас хамгаалах төлөвлөгөөг судалгаанд үндэслэн бодит байдал нийцсэн байдлаар шинжилэн батлуулж хэрэгжилтийг хангах, гамшигаас хамгаалах үйл ажиллагаанд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх хүрээнд сумдын сайн дурын хэсгийн үйл ажиллагааг чадваржуулах, сургалт дадлагыг зохион байгуулахыг үүрэг болголоо. Мөн гамшигаас хамгаалах тухай хууль тогтоомж бодлого хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах хариу арга хэмжээг шуурхай авч ажиллах, шаардлагатай техник тоног төхөөрөмж, машин техникийн асуудлыг ойрын хугацаанд шийдвэрлэхийг даатгалаа. Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Баяр 9 дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга нартай цахим хурал хийж сар шинийн баярыг тохиолдуулан хоц даяар хашаага нээ санаачлагыг хэрэгжүүлэхийг уриаллаа. Удасны үеэр тэрбээр дүүрэг бүр нутаг дэвсгэрийнхээ аж ахуй нэгж төрийн байгууллага айл өрхүүдийн хашаага нээж иргэдийн зорчих урсгалыг саадгүй болгох замаар баярын өдрүүдэд үүсдэг замын төвчрлийг бууруулахад идэвхтэй оролцохыг хүссэн байна. Дүүргүүдийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга нар уг санаачлагыг дэмжиж, байгууллага иргэдэд чиглэсэн уриалга, зохион байгуулалтын арга хэмжээг шат дараатай хэрэгжүүлэхээ илэрхийлжээ. Энэ хүрээнд цагаан сарын баярын өдрүүдэд сургууль цэцэрлэг албан газруу зогсоолон нээлттэй орхиж, иргэд айл хэсэгтээ машина чөлөөтэй тавьж байршуулах боломж бүрдэх юм. Тус саналыг улсын сургууль цэцэрлэгүүдийн удирдлагууд дэмжснээр аж ахуй нэгж айл өрх бүрийн хашаага нээж, тухайн гудамж ойр орчимдоо төвчрлэгүү шинжилгээг уриаллаа. Учир нь сар шинийн өдрүүдэд хотхон хорол бүрийн гаднах хаалт чиптэй тул шинэлгээр яваа зочид зогсоолгохгүй төвчрэл үүсдэг. Мөн гэр орол хотын захын чиглэсэн золголтыг дагаад замын хөдөлгөөний ачаал нэмэгдэг бөгөөд зочид тухайн айлгын хашааны гадаа машина тавих нь ялангуяа нарийн гудамжтай газар төвчрэл үүсэх нөхцөл бүрддэг байна. Ийнд дээрх уриалгыг гаргажээ. Дотоод улсын үйл явдлын мэдээллийг та бүхэнд хүргэлээ. Хүргэжлээ 7 улсын мэдээнд анхаарлаа хандуулна. Харамдраг үзэгчтэй төвцөг мэдээллийн хөтөлбөр алуулсан мэдээгээр үргэлжилж байна. Өнгөрсөн амралтын өдрүүдэд 3 өдрийн турш зохион байгуулагдсан Мюнхний аюулгүй байдлын 62 дахь баг хурал ням гарагт өндөрлөлөө. За энэ удаагийн хурлаар Атлантын харилцааны хурцмал байдал анхаарлын төвд орлоо. За мөн Европын хэд хэдэн удирдагч Европ стратегийн бие даасан байдлаа бэхжүүлэх шаардлагатай байгааг онцолсон юм а. За Германы Мюнхен хотод зохиогдсон энэхүү олон улсын аюулгүй байдлын чуулганд оролцсон Америкийн нэгдсэн улсын төрийн нарийн бичгийн дарга Марко Рубиогийн хэлсэн үг Трампын засаг захиргааны бодлого тодорхой хэмжээнд өөрчлөгдсөнийг мөн давхар харууллаа. Тэрээр хэлсэн үгэндээ Америк Европын оюун санаа, шашин, соёл, хэл
хэлхийн холбоог дахин одоо онцолж байлаа. За Атлантын 72 эргийн санал зөрөлдөөнийг шүүмжлэл биш санаа зовнил хэмээн тэрээр тодорхойлж Европын хувьд заяа Америкийн нэгдсэн улсын үндэсний аюулгүй байдалтай салшгүй холбоотой учраас Европыг илүү хүчрхэг болгохыг хүсэж байгаагаа тодтогсон юм а. Рубио мөн нэгдсэн улсын байгууллага гэх мэт олон улсын байгууллагуудыг татан буулгах биш өөрчлөлт шинжилгээг Европын холбоотнуудад уриалж нэг үгээр холбоотнуудаа тайвшруулсан өнгө аястай илтгэлийг тавилаа. Баг хурлын хүрээнд тэрээр Украиний ерөнхийлөгч Зеленскийтэй уулзсан бөгөөд дайныг дуусгах асуудлаар энэ сарын 17-18-ны өдрүүдэд Женев хотноо болох Украин, Орос, Америкийн 3 талт хэлцээний шинэ үе шатны талаар хэлэлцсэн байна. Украиний төрийн тэргүүн хэлэхдээ тус улсад аюулгүй байдлын баталгаа олгох, сэргээн босгох асуудлуудаар ахиц дэвшил гаргах нь чухал байгааг онцолж, за мөн фронт дахь нөхцөл байдал Украиний эрчим хүчний системд Оросын талаас өгч байгаа цохилтын талаар Рубиод танилцуулсан байна. Харин Марко Рубио Зеленскийтэй хийсэн богино уулзалтынхаа явцад Украиний аюулгүй байдал болон батлан хамгаалах эдийн засгийн салбарын түншлэлийг гүнзгийрүүлэх асуудлуудыг хэлэлцсэн гэж мэдээлсэн байна. За энэ он гарснаас хойш Абу Даби хотод 3 талт уулзалт 2 удаа зохион байгуулагдсан ч тодорхой үр дүн гараагүй. За дээрх уулзалтуудад оролцсон Оросын төлөөлөгчдийг цэргийн тагнуулын албаны дарга Игорь Костюков одоо тэргүүлж байсан бол энэ 7 хоногт болох Женевийн уулзалтыг Путиний зөвлөх Владимир Мединский ахлахаар болсон байна. За энэ уулзалтаар эрчим хүчний эвлэрлэлийн асуудлыг хэлэлцэнэ гэж Оросын ТАСС агентлаг мэдээллээ. За өөр нэгэн олон улсын анхаарлын төвд байгаа яриа хэлэлцээ мөн энэ 7 хоногт Швейцарын Женев хотноо болох гэж байна. За энэ нь бол Америк, Ираны одоо хоорондох шууд бус яриа хэлэлцээний одоо үргэлжлэл болон зохиогдох энэ уулзалт юм а. За Америкийн нэгдсэн улсын цэргийн ажиллагааны бэлтгэл явагдаж байгаа энэ үе дипломат сувгаар хийж байгаа уулзалтууд ч мөн ийхүү давхар үргэлжилсээр байна. Эхний уулзалт энэ сарын ихээр Оман улсын зуучлалын дагуу тус улсад явагдсан бол энэ удаагийн уулзалт 17-ны мягмар гараг Швейцарын Женев хотноо явагдахаар болоод байгаа бөгөөд Дональд Трампын тусгай элч төлөөлөгч Стив Виткоф, Трампын хөргөн Жаред Кушнер нар Оман улсын зуучлалаар Ираны гадаад хэргийн сайд Аббас Аракчи тэргүүтээ төлөөлөгч нартай уулзахаар боллоо. Талууд Ираны цөмийн хөтөлбөрийн асуудлаар яриа хэлэлцээ хийхэд бэлэн гэдгээ илэрхийлсээр байгаа боловч тэдний байр суурь хоорондоо ялгаатай байгаа юм. Ираны тал зөвхөн цөмийн хөтөлбөр ба хоригийг цуслах асуудлуудыг хэлэлцэн гэсэн байр суурьтай байгаа бол Америкийн нэгдсэн улсын тал баллистик буужин бүс нутгийн бүлэглэлүүдэд Иранаас үзүүлж байгаа дэмжлэг, за Иранд хүний эрхийг хангах гэх мэт асуудлуудыг хэлэлцгийг давхар шаардж байгаа юм а. Түүнчлэн Америкийн нэгдсэн улс Ираны эсрэг байлдааны ажиллагаанд бэлтгэж байна гэх мэдээллийг олон улсын мэдээллийн агентлагууд Америкийн нэгдсэн улсын засгийн газрын нэрээр нууцлсан их сурвалжуудыг иш татан мэдээлсээр байна. За Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгдэхдээ Ираны дэглэмийг нь өөрчлөн зүйтэй гэсэн утга агуулгатай үг хэлсний дараагаар цэргийн бэлтгэл ажил улам идэвхжээд байгаа. За үүний хажуугаар мөн Авраам Линкольн хөлөг онгоц дээр одоо дахин нэг байлдааны нисэх онгоц тээвэрлэгч хөлөг онгоцыг одоо ойрох дорнод руу илгээнэ гэдгээ цагаан ордны зүгээс мэдэгдсэн юм а. Таван дэсүүлийн мэдээллийг хүргэе. За Оросын сөрөг хүчний удирдагч Алексей Навальныг мэлхийн хор ашиглан одоо хордуулж амь насыг нь хөнөөсөн гэж үзэж байгаа талаараа Их Британи тэргүүтээ Европын одоо холбоотнууд мэдээлсэн байна. За Их Британий гадаад хэргийн яамны зүгээс мэдээлснээр Навальныгийн цогцоос авсан дээжээс эпибатитин гэх бодис илэрсэн ба энэ бодисоор түүнийг хордуулж алсан байх магадлалтай гэж үзэж байгаагаа мэдэгдэжээ. За түүнийг Сибирийн 20 ангид одоо нас барснаас 2 жилийн дараагаар инхүү одоо Их Британи, Швед, Франц, Герман, Нидерланд зэрэг улсууд хамтран сорьцын шин шинжилгээг явуулж улмаар түүний биеэс эпибатитин гэх хор илэрсэн гэж мэдэгдлээ. За энэхүү хор нь Өмнөд Америкийн зарим бүс нутагт орших хортой мэлхийнээс одоо мэлхийнээс гаргаж авдаг ийм хор юм байна. За Оросын холбооны улсад бол байдаггүй юм байна. Харин Кремлийн зүгээс энэхүү дүгнэлтийг одоо мэдээллийн кампанид ажил явагдаж байна хэмээн одоо няцаасан талаар ТАСС агентлаг мэдээллээ. За эрдэмтэд бол эпибатитин нэмэх одоо энэхүү хорт бодисыг өвчин намдаах юм болон уушигны өрөвсөлт өвдөлтийг эмчлэхэд ашиглаж болох эсхийг одоо өмнө нь судалж байсан юм байна. За гэхдээ хит хортой ийм бодис учраас эмчлэгэнд хэрэглэх боломжгүй гэж үзэж байсан юм байна. Үзэгч та бүхэндээ олон улсын сүүлийн мэдээлэлд сүргэлэн анхаарлаа хандуулсан баярлалаа. Төвцөг мэдээллийн хөтөлбөрийн өнөөдрийн дугаарыг та бүхэнд хүргэлээ. Анхаарлаа хандуулсанд баярлалаа. Баяр таа.